Мо Энко компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1.5 км автозам тавьж гудамжны тогтчлтын ажил хийхээр боллоо. Энэ талаар өнөөдөр Ховд аймгийн засаг даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Батболд болон Мо Энко компани төр олон нийтэд харилцах асуудал эрхэлсэн захирал Отхон Баярнаар мэдээлэл өглөө. За өнөөдөр ингээд бас Ховд аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж өнгөрсөн жилийн 23 оны эцсээр бол одоо бас аймгийнхаа Жаргалант сумын хөгжил цэцгэлтэнд бас дэм тос болооч энэ номингийн хуучин номингийн үйлдвэр бас шинэ номингийн уулзруу хүртэл одоо дотоод зам маань одоо асуудалтай бас иргэдийн шөмжил дагуулдаг зорх одоо хуучирсан гэдэг. За энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн хүсэлтийг бол Монко компани тавьсан. Монко компани бол нэлээд ярилцаад энэ саяхан энэ 7 дугаар сарын одоо ихээр энэ замын асуудлыг училтын асуудал дээгүүр нь одоо хучаад хажуу талынх нь явган хүн дугуйн зам тогтчлт бүхий одоо тийм сайхан гудамж байгуулж өгөө гэд үндсэндээ Америк доллараар 500 мянган Америк долларыг бол манай аймгийн даасанд одоо шилжүүлсэн. За энэ хүрээнд бид нар бол энэ тогтчлтынхаа газрын энэ замынхаа одоо тогтчлтоо хучилттай нь одоо энэ зургийг нь хийлгээд энэ худалдаа авах ажиллагаа зарласан байгаа. Тэгээд одоо энэ Улаанбаатар хотод төвөөс одоо Ховд аймаг руу орж ирэх одоо Ховд аймгийн маань одоо энэ яг хамгийн асуудал татаад байгаа засвар тусуудаг байгаа энэ замын асуудал бол шийдэгдэж байгаа гэдгийг та нартай хэлье. Тэгээд энэ асуудлыг дэмжиж энэ саналыг хүлээн авч дэмжсэн Монко компанийн бас талархал илэрхийлье гэж бодож байна. За манай Монко компани 2011 оноос хойш Ховд аймагтай хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байгаа. Тэгэхээр 2022-оос 24 онд хэрэгжих гэрээнд бид манай одоо хамтран ажиллах гэрээндээ одоо хуучин номингийн уулзуураас шинэ номингийн уулзуур хүртэлх гудам тогтчлтын ажлыг одоо хийх тийм үүрэг хүлээсэн байдаг. За тэгтэл одоо манай Батболд дарга манай албан ёсны хүсэл тавьснаар бид нар гудам тогтчлтын ажлыг бид нар зам засвартаа шийдвэрлэхээр одоо ингээд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгсөн байгаа. Ингээд тэрбум 690 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаар гудамж тогтчлттой зам засварын ажлыг хийхээр бид нар одоо шийдвэрлэж өгсөн. За тэгэхээр гүйцэтгэх ажлыг маань Ховд аймаг засаг даргын тамирын газар тендерийг энэ гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж ажиллаа хийх юм байна. Тэгэхээр энэ дээр манай ард иргэд бас өөрсдийн хяналттай ажиллаж энэ ажил маань хэр үр өгөөжтэй хэрхэн хийгдэж байна гэдэг дээр иргэд маань өөрсдөө одоо хяналттай ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Тус бүтээн байгуулалтыг Ховд аймаг Мо Энко компани хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийж байгаа бөгөөд гэрээнд зөвхөн гудамж тогтчлтын ажлыг тусгасан байдаг гэдээ ч Мо Энко компани нэмэлт хөрөнгө оруулалт шийдвэрлэж 1.5 км автозамыг хамттан шинжилгээр болсон байна. За автозамын бүтээн байгуулалт болон гудамжны тогтчлтын ажлыг Ховд аймгийн засаг даргын тамирын газар хариуцсан ажиллах бөгөөд санхүүжилт болон 1 тэрбум 690 сая төгрөгийг Мо Энко компаниас шилжүүллээ.